болгож үйлдвэрлэгчдэд барьцаа хөрөнгөгүйгээр зээл олгох, мөн үйлдвэрлэлүүдийг төрөлжүүлэн нэгтгэх зэрэг энэ салбарын хөгжлийг шин шатанд гаргах олон чухал зүйлсийн талаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн анх дахь чуулганаар хүндээ ярьлаа. За анх удаа болж байгаа тус чуулганд 21 аймаг нийслэлийн 700 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид оролцсон байна. Чуулганаар яригдсан эдгээр зүйлс зөвхөн өнөөдөр яригдаад өнгөрөхгүй, цаашид төрийн бодлого тусаж бодит ажил хэрэг болох юм а. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагын 84.5% нь жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуй нэгж байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын ачааны хүндийг жижиг дунд бизнес эрхлэгчид үүрч байна гэсэн үг юм а. Тэгвэл энэ салбарт одоо ямар асуудал тулгамдж байгаа вэ? Үйлдвэрлэл эрхлэгчид юу хүсэж байна вэ? Би энэ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд боловсон хүчний асуудал их үнэхээр дутагдaltaй байгаа талаар саналаа хэлэх гэж ирсэн байна. Тухайлбал яаж дутагдав? Одоо энэ сургуулаа төгсөөд ирсэн хүмүүс чинь шууд үйлдвэрлэлд ажиллах хэрэгтэй байхад чинь заавал тэднийг сургаж авах хэрэг болоод идэг. Миний ерөөсө гол тавиад байгаа санал бол ерөөсө үндэсний бүтээгдэхүүнийхээ худалдаа авалтыг сайжруулъя бодлогоор жижиг үйлдвэрүүд маань худалдаар үйл ажиллагаа явуулж байгаа. Тэнийг ерөөхдөө төлхөө оруулах гэсэн бодлого байгаа. Тэгээ худалдаа үйл ажиллагаа явуулж байгаа жижиг үйлдвэрүүдийг яаж дэмжих гэж байна? Яаж цаашдаа явах гэж байна гэж хэлж байгаа. Эдгээрээс гадна жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгарч байгаа гол бэрхшээл нь төрийн хүнд суртал, элдв төрлийн зөвшөөрөл лиценз юм а. Ерөнхийдөө жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих зээлийг авах гэж байгаа компани жижиг дунд үйлдвэрлэгч маань 9 байгууллагаар явах шаардлагатай. За 30 баримт чихийг цуглуулж 36 үйл явцыг дамжиж 7-оос 33 хоног зарцуулж байгаа. За энэ бүх үйл ажиллагаанд гаргаж байгаа зардал нь өөрөө 200-аас 1.5 сая төгрөгийг тухайн жижиг дунд үйлдвэрлэгчээс гарч байгаа. Мөн санхүүгийн асуудал жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хамгийн ихээр тулгардаг. 2006 оноос хойш 53 тэрбум төгрөг буюу нийтдээ 360 гаруй тэрбум төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулж үйлдвэрлэгчдэд зээл олгосон. Үүнээс гадна зээлийн батлан даалтын сан, орон нутгийн хөгжлийн сан гэх мэтээр олон төрлийн зээлийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог. Гэтэл эдгээр зээл хүртээмж муудаагаас гадна яг хий бүтээ гэсэн иргэд барьцаа хөрөнгөгүйгээс болж зээлд хамрагдаж чадахгүй бэрхшээл бий. Тиймээс аж үйлдвэрийн яам хөгжлийн банк 50-ны Exim банктай хамтарч барьцаа хөрөнгө авахгүйгээр зээл олгох санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэхээр олжээ. Нэгдүгээрт бол үйлдвэрлэл эрхлэгч маань нөгөө барьцаа хөрөнгө гэсэн ийм ойлголтоос сална. За хоёрдугаарт бол энэ шуурхай. Үнэхээр тэр тоног төхөөрөмж нь хэрэгтэй байх юм бол богино хугацаанд одоо хөгжлийн банк, за мөн одоо нийлүүлэгч компани, за тэгээ зуршлагч компани үйлдвэрлэгч эрхэлсэн гэсэн ийм оролцоотой гэрээ байгуулад тэгээд тоног төхөөрөмжөө бага үедээ урт хугацаанд авах боломжтой болж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэгчдийг төрийн зүгээс санхүүгийн хувьд ингэж дэмжихээс гадна тус салбарын боловсон хүчнийг бодлогоор бэлдэх зэргээр олон ажлыг энэ жилээс санаачлах их төлөвлөгөөтэй байна. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн гадны зах зээлд гологдож байна гэхээсээ илүү эхлээд дотоодын зах зээлийн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангах бодлогыг аж үйлдвэрийн яамнаас цаашид барьж ажиллах юм байна. Жижиг дунд үйлдвэрийн хувьд дотоодоо хангах гэдэг бол үнэхээр хангалттай бизнесийн орчин байгаа байхгүй. Эхлээд энийг хийж өчнөө газар чацран үйлдвэрлэл хий тарьсан байх танууд. Энийг ядахтаа фас болгоод, ядахтаа ундаа болгоод, жүүс болгоод тэгэхээр Монголдо зарлаа. Монголын зах зээлийг бүрэн хангацгаа дараа нь экспортоо яарэ. Энэ хугацаанд бид нар харин тэр гадаадтай харилцах тэр зам мөрийг нээгдэх ба төрийн бодлогын хэмжээнд улс төрийн хэмжээнд ярил. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төр инэмтээр бодлогоор дэмжихээс гадна хувийн хвшлийн байгуулагч үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж байна. Тухайлбал Мас агентлагаас баялаг бүтээгчдийг дэмжих төсөл хөтөлбөрийг санаачилж 21 аймгийн баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг үн төлбөргөө сурталчилсан. За баялаг бүтээгчдийг дэмжих төсөл одоо ч үргэлжилж нийслэлийн баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг сурталчилж байна. Энэ ажлаа улам үргэлжлүүлэхийн тулд баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулсан юм а. Энэ нь хувийн хвшлийнхэн нэг нэгнээ дэмжиж жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хөгжил авчирч болдог юм а гэдгийг харуулсан эерэг хандлага гэдгийг чуулганд оролцогчид дүгнэж байсан юм а. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлээд орлогын савлгаа янз бүрийн одоо импортын одоо бараа бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэдэг манай Монгол улс ч өөрөө хэрэглэж бас болчиход байна л да. Бид нэр өөрсдийнхөө зах зээлийг өөрсдөө хангах бүрэн боломжтой. Тийм чадвартай, тийм ард түмэн. Гэтэл одоо бид нар экспортын бараарыг илүү дэмжиж зах зээл дээрээс одоо гадаад зах зээл дээрээс мөнгө босгож, доллар босгож Монголын зах зээл рүү оруулж ирэх ёстой юм байгаа. Энэ бүх ажлуудыг хийхэд бидний зөвхөн реклам сурчлагаа хангалтгүй учраас бид нар баялаг бүтээгчдийг дэмжих холбоо гэдгийг байгуулсан. Зөвхөн өнгөрсөн 7 хоногт байгуулсан боловч өнөөдөр 200 гишүүдтэй болчихоо явж байна. Тэгээ манай холбоог манай баялаг бүтээгчдүүд маш их дэмжиж гишүүнээр эзэж байгаа.
За энэ мэт жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг нэг үе бодоход төр хувийн хөвшил альж талаасаа дэмждэг болсон нь жижиг дунд үйлдвэрлэлийн эрхлэгчдийн анх дугаар чуулганаас харагдаж байлаа. Чуулганаас гарсан үйлдвэрлэгчдийн санал улсын хурлаар энэ жил шинжилэн батлагдах жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хууль болон үйлдвэрлэлийг дэмжих хуулиудад тусах юм а. Харин үйлдвэрлэгчдийн санал бодит ажил хэрэг болж хууль эрх зүйн таатай орчин бүрдэж хөнгөлөлтэй үнээр орж ирдэг тоног төхөөрөмжийн жигсаал шинжлэгдэх болон зээлийн хүртээмж нэмэгдэх гэх мэтээр олон асуудал нааштай шийдэгдхийг тэд хүлээж байна. Тод мэдээнд Бямбгэрэл Батбаяр нар бэлтгэлээ. Монголын үндэсний худалдаа